бол Premiere Pro-гийн доод хэсэгт ч гэсэн за DaVinci ч бай, After Effects ч бай. За энэ миксерүүд ч бай. За аналог миксер, дижитал миксер, за видео switch-ийн хөрөмж ч гэсэн ялгаагүй дууны төвшнүүд байдаг. За бичлэг эхлэе. За нэг мөнгөчин байна. Окей. За тэгвэл хичээлдээ орцгоё. За өнөөдрийн Premiere Pro-гийн хичээлээрээ за дууны талаар, за дууны левел, дууны төвшинний талаар ярьж эхлэх гэж байна. Өнөөдрийн хичээлээр болохоор за дууны төвшний талаар энэ ойлгох хэрэгтэй. За энэ маш чухал байгаа. За миний хувьд болохоор sound engineer гэдэг байгаа. Энэ дууг болохоор яг үндсэн левел, үндсэн төвшинд тааруулахын тулд байнга оролддог гэсэн үг байгаа. За энийг болохоор ойлгох нь маш их чухал байгаа. За манай Mediabug-ийн ч гэсэн энэ дууны төвшнээ буруу тааруулснаас эдит хийхдээ энийг мэдэхгүйгээс болоод бичлэг маш олон эдит хийгээд за тэр нь болохоор яг broadcast буюу энэчнээ ирэхдээ дууны төвшин бүр өстой ийм ирдэг байгаа. За тэгээ дууны төвшний мэдлэг нь маш чухал. За тэгээ дараагийн хичээлээр за background дуу хэрхэн тавих бэ? За тэгээд хэрхэн сонгох вэ? За sound эффектүүд за тэгээд маш олон дуутай холбогдлолтой хичээлүүд оруулах болно. За 91 дууны төвшин гэж байдаг байгаа. За та уг нь харах юм бол Premiere Pro-гийн доод хэсэгт ч гэсэн за DaVinci ч бай, After Effects ч бай. За энэ миксерүүд ч бай. За аналог миксер, дижитал миксер, за видео switch-ийн хөрөмж ч гэсэн ялгаагүй дууны төвшнүүд байдаг. За тэр дууны төвшнүүд яг ижилхэн нь баггүй юу? За бүгдээрээ ижилхэн. За дэлхийд даяараа энэ дууны төвшин болохоор мөрдөж бүхий л видео эдитийг хийдэг байгаа, бас миксинг хийдэг байгаа. За энэ харах юм бол за энэ төвшинг харах юм бол ногоон өнгийн төвшин. За энэ шарлуу жоохон шарлуу ороод за энэ чанга ярих үед болохоор за улаан руу орж явахд бол зүгээр. За энэ бичлэгэнд болохоор дууг болохоор бараг 50% гэдэг дууны чанарыг дуу үнэхээр чанартай байх юм бол бичлэгийг хүмүүс гүйцээж бас үздэг, бас сайн ойлгогддог гэж ярьдаг байгаа. За харъя л да. Энэ яриа ингээд авчих юм бол та бүхэнд хичнээн гоё орчин, хичнээн гоё камераар бичлэгээ сонсогдохгүй бол ойлгогдохгүй байгаас. За дуу болохоор маш чухал байгаа. За миний энэ background дуу ингээд бүр ингээд чангалчих. За тэгэх юм бол яаж хөрөмжтэй миний яриа ингээд та бүхэн сайн сонсогдохгүй байгаас background миний яриа хоёр ингээ булаацалтай байгаа. За ингэж эдит хийх нь ч гэсэн бас тохиромжгүй байгаа. За тэгвэл дууны яг үндсэн төвшин байдаг байхгүй юу? За тэр төвшин нь болохоор хүний дуу буюу юм яриа байгаа. За энэ яриа болохоор хасах 6 децибелээс хасах 12 децибел хүртэл хэлбэлцэж явах ёстой. За энэ дууны диаметр, дууны энэ зураг байгаа шүү дээ. За энэ зурган дээрээс харах юм бол за энэ хасах 6-аас хасах 12 нь болохоор ногооноос шарын оронд ингээ хэлбэлдэж байгаа. За энэ чанга ярих үсэг хаяад болохоор энэ улаан руу орж болно. За бүр ингээд тулсан улааны хэсгийн болохоор пик гэдэг байгаа. За энэ улаан руу болохоор бүр тулгаж болохгүй. За өнөөрө тулгаад нэг сонсоход үзье л да. За миний яриаг сонсож байна та бүхэн. Их юм бол дуу нь ингээд эвдэрсэн ингээд ямар ч спикер, утасны спикер ингээд царигж байгаа юм шиг сонсогдож байгаас. За энэ төвшөнд ингэж аваадж болохгүй байгаа. За ийм учраас бүхий л төвшөнд хүмүүс эдит хийхдээ болохоор иймэрхүү хийдэг. За тэгэх юм бол за энэ утасаарч бай, компьютерээрч бай, гоё спикерээрч бай, тохиромжтой дууны төвшөнд эдитлчих юм бол яг гоё сонсогддог байгаа. За та бүхэн эдит хийхдээ ингээд сул дууны төвшөнд эдит хийчлээ. За тэгэх юм бол нөгөө хүмүүс чинь дууны утасныхаа утсаар сонсч ийлээ гэж боддог. Тэгэх юм бол маш чангалсан ч маш сул байна. За тэгэх юм бол тэр дуу яг үндсэн төвшөндөө эдитлэгдээгүй байна гэсэн үг. За мөн ялгаагүй хэтэрхий чанга байх юм бол болохгүй гэсэн үг байгаа. За миний миксинг хийхдээ байнга мөрдөгдөг, байнга шалгадаг зүйл нь болохоор яг тийм хэтэрхий сул биш, хэтэрхий чанга биш, яг үндсэн төвшин дээр ярьж байгаа хүмүүсүүдийн дууг яг тааруулаад яг танхимд байгаа хүмүүст яг үндсэн төвшингээр сонсгох нь болохоор broadcast техникийн ажилчин, техникийн миксинг хийдэг хүмүүсийн гол зорилго нь байгаа. За тэгээд background дуу ямар хэмжээтэй байх ёстой, хүний дуу ямар хэмжээтэй байх ёстой, за sound effect-үүд ямар хэмжээтэй дууны
хэмжээтэй байгаа гэдгийг тохируулахад үүрэгтэй одоо тийм ажилчин хүмүүс. BGM буюу background sound болохоор ямар төвшөнд байх хэрэгтэй юм бэ гэхээр хасаг 18 децибелээс хасаг 20 децибелийн хооронд хэлбэлцэж явах хэрэгтэй. За тэгээд дууны бит яг ямар background ай бэ гэдгээс хамаарат бас өөр хэлбэлцэлтэй байх болно. За өнөөдрийн хичээлээр болохоор энэ нь бол дууны төвшингийн талаар та бүхэнд баахан хуваалцлаа. Бас ингээд дууны төвшний талаар ярилцаад байх юм бол маш удаан хичээл болно. За тийм учраас та бүхэн Premiere Pro дээр хүмүүсийн дуу, background дууны төвшинг өнөөдөр сурлаа. За түүнийхээ дагуу энэ дууны төвшингийг байнга шалгаж эдит хийгээсэй хүсэж байна. За та бүхэнд би дараагийн хичээлүүдээр хэрхэн яг гоё тааруулах вэ? Background дууг болохоор хэрхэн график зурах вэ? За хэрхэн background дууг сонгох вэ гэдэг хичээлүүдийг бас бэлтгэж оруулъя.